Нэгэн даунсаа гарч та алуулан галт юм дөө. Юу энэ хэр. Та нар баян барилдад ингэхгүй. За энэ хэсгийг тасчихсан. Үгүй шүү яг оруулаач шүү. Амар шүү. За валаарай. За ажлын бэлтгэл 6 сарын 15 хавцаа гарсан. Тэгээ агуу сайхан бэлтгэж игдээд яг улсад нэг хэдэн залуу начин байна. Энэд маань бас тэгээд цал амжилттай бацтгаад барилдах болов амжилттай их болох болов гэж харж байна. Алтан дүүхийн хуудсан гэгээ мөртөө дивчээ. Одоо ингээл анхал бэлтгэлд нэг юм дуртай сонирхолтой хүүхдүүд ирдэг шүү дээ. Тэгээд сумын зам болоод анх те аймгийн цол яаж авах тухай мөрөөдөөд ингээл бас нэг амьдралын 10 жил 10 жилийг туулсан. Олон жилийн нийтийг бас бэлдээл бэлтгэл сургуулийн нэрээр ингээл явж байна. Багш хүний хувьд бол мэдээж том золтон, улсын золтон, цаашлаа том золтон төрүүлж хийсэн гэж л цагийн амгалт хичээж явна шүү дээ. Тэгэхээр хүлээлт бол байнга л байна шүү. Ямар ч наадмаас дөрвөн залуу нийшээ одоо манай төвшин төгсөл манай ямны самбон ч нийшээ. За тэгээд төм нэмэрл начныг бол бас гайгүй ойлтголоо гэж багш харж байгаа. Сумын төгөөва. Тэгээ манай хэвлүү амраа бас энэ жил гэмгүй сайн байгаа. Бас гайгүй ойлцголоо гэж бодож байгаа. Энэ хэд нэр нь тэгэл бэлтгэл сургуульд тэгэл назрал залхууралгүй сайхан явагдчихвэл тэгэл айль болох зөөлөн бас нэг хүний хүүхдийн урмыг хугалчих гоо шиг л тий. Нөгөө зөв зөөлөн буруу татав гэдэг шиг хаяа нэг тийм залууд нь оруулах байх тийм байж л байдаг байсан. Одоо бол энэ хэд бан тэгэл бас нас сайхан юу жоохон хүүхдүүд биш бас нэг алдар сол авцгаагаад ингээл явж байна. Тэгэл нэг тунгийн харуулна гэдэг шиг. Шавнар цол аваад дүүм нь одоо бас сайхан л байна даа гэж манай Бацраг зан Ховд аймгийн за хүч зан Бацраг ах манад нэг үг загч ирсэн. За миний дүү дандаа жоохон хүүхдүүд дагуулж ирсэн. Одоо ч сайхан цолтонгууд болчлоо. Хаах намрын таргаа хань хариулж байгаа юм шиг тэгэл нэг зөөлхөө аян болоод ахын дүү ингээл явдгийн штэ гэх. Сайхан ах нарын зөвлөгөө бас сайхан. Дээд үеийнхаа бас өгчүүдийн хүндлэн дээрээс нь миний багш бол бас шавнагтайгаа их сайхан харьцдаг хүн байсан. Ачимс гаяат гэж юм. Тэгэл бүх болох чи ихний жил бол нэг бүтэн жил нэгэн даванд унаа шүү дээ. Тэр мөрнөөс шандарч болохгүй. Би хэлдгийн шавнагтай. Нэг сайн барилдаар нэг жоохон олонний танд болоод ирэнгүүтээ эргээд сайн барилж чадахгүй нөгөө бие барайл. Тэгээ миний нэг шавын хавар нэг луу жилийн анхны барилдаанд хоёр дараар нь төрүүлсэн. Жоохон бие бариад ингээд болтгүй нэгийн даваад ганцаар унаад сүлдээ өнч маяг ороод хаа. Би бүтэн жил нэгийн даванд ундгийн штэ. Энэ мөгдийг чи туулж гарч чадахгүй юм бол чи бөхөөлж чадахгүй штэ. Унахаас айж болохгүй, унжээж бүх уралжээж мөр гэдэг тий. Зарим хуучны ахнар дээдчүүд хэлдэг штэ. Унаагаа гүйцээж. Одоо наа он чинь болцоо унаа гүйцсэн. Хөлдөг солондоо хүрэн энтрэгдэж бас их амдаг үг шүү. Бабаа ханд дивжэний бас солиго барилдаанд хүч үзлээ. Харин нэг бэлтгэлгүй болохоор амьсгал амир дээр байна. Яваасаа туршлагатай мунд хөхтэй таарлаа. Тэгээ эхний нэг докторант навчааг удаас баярлаад байгаа. Ялч хөл гиндээд тоглолтчлаа. Түрүүс хөл оруулах дээр нь нэлээ гиндээд орчих шиг байлаа тий. Араас нь байрц болно. Бас ингэж ширв зайлах гэж үзье гэж утсан чи тэгээд чадсангүй.
Унсан багшаалтын тухай одоо л нэмэгдэх хэрэгтэй. Ямар барилгын төлөвлөө. Ямар барилгын төлөвлөж барилгаа. Би ч одоо сумын зам болчихсон мөрөөдөлтэй. Тэгээд эргчил болохоос инжилээ бодлоо юм шиг байна. За толгой байлгах шийдлээ. Эргчил сайхан бэлтгэлээ баш үзнэ. Нэгэн даунсаа гарсан. Алуулан галт юм дөө. Юу энэ хэр. Банк барилт хэрэггүй. Гойгоо тэгээд гойгоо ч тийм. гарахаа очиж мэдэгдэх болчих таа. Тийм шүү. Нэр имзэг байхгүй хаа. Имзэг л байна л да тий. Тэг манай сая начин Тамир хурц арслан очрын хоёр мөн барилцсан хоорондоо. Чамш амлаад авцсан уу? Амлчлаа штэ. Харин амлж аваа тэгээд зү багтаадсан биз дээ тий. Энэ солгоо хавраа болж тий. Адилхан бэртэлтэй байгаа юм мэдээ. Гэтэ би гайг байсан. Тэр үл чи тийстэй энэ дундаа бол би гайг байгаа. Тэгтэл хал алхах чинь л гэдэг. Тамира. За бэртлэгийн төлөө одоо сайхан болж байна уу? Өөдөөж сайхан боллоо бэлтгэл. Бэлтгэлдээ тий бэлтгэлийн талайг болцсон. Бэлтгэлдээ ороод бэлтгэлж игдэрсэн сайхан байна уу? Сая бол 3 давнд очрохыг давж байгаа байдлаас харахад бол баг энэ жил үзмээр л юм шиг байна шүү дээ. Энэ жил үзэн. Одоо тэгээд яг очрогууд бэлтгэл сайн байгаа гэхээр нус нэг шалгая гэж. Шалгах гэж авч үзлээ тэгээд. Шалгалтыг бол чи өөрөө сайн байсан учраас очрог шалгалт яг бүдэрчлээ тий. Та мэдчих одоо би сайн байгаа юм уу? Очрог юм байна уу мэдчих одоо. Би сайн байгаа штэ. Сайн байгаа тий. Сайн байгаа. Сайн байгаа хүнийг даваад байна гэж чинь энэ ордох юм бол бүр сайн байгаа юм шиг тий. Өмнө үзүүлэлцсэн уулна. Гайг байгаа штэ. Одоо өдий хурц арслан хүн байж штэ. Камераар сандраад байна юм. Амар хотлол ярьсан уу? Төрийн наадмад одоо Монголын телевиз сайт сэтгүүл юу гэдэг бүх камер тэнд очиж 50-ны утсуулгын яах юм бэ? Тэгэхээр чи яах хэдэн мянган камерын өмнө чи одоо ийм ярьж байгаа юм шүү дээ. Санах арай хотлоо гэсэн. Нэвтрүүлгийн ивент итгэгч Авторадиатор сервис та бүхэн сайхан надаарай. Болгон хаан дэмжээний хүмүүс сая сорилго барилдаан хийлээ. Тэгээ ер нь энэ жилийн бэлтгэлийн талаар утгаарсланаас эхлээд асууя. Бороо хурддаг шиг сайхан орж байна. Үүс нөгөө сайхан ургасан байна. Та манай болгон хаан дэмжээний залуучууд их сайхан байна, өнгөтэй байна. Мачингуудын маань хувьд бол одоо бид нар чинь Battle-X Zone гэх шоунд орсон. Манай энэ төмөө сумын бол камер харахаараа нэг болохоор шууд тавилттайгаар инээж ханаагаад юм ярьдаг. Заримдаа жоохон залхуу нөрөх юм бол уур нь хүрдэг тийм болчиход байгаа тий. Сумын Атначингийн хувьд энэ жилийн бэлтгэл хэр вэ? Энэ жилийн бэлтгэл ер нь их сайхан байна. Айтайхан байна л гэж бодож байна. За энэ хэсгийг тасчихсан. Үгүй шүү, яг оруулаач шүү. Амар шүү. Сумын хувьд чи одоо саяныхаа бэлтгэл дээр сорилгын барилдаан дээр яга барилсан гоо? Хөлийн цэцээ юун дээр тавигдаад тэгээд хөлийн цэц гарын да тайлбарлагч давхар юм. Харин тайлбарлаад байлаа. Тайлбарлаа. Унсан бүхөө. Харин тийм. Сайхан ярина. Тэгээ сая энд одоо батан сайхан сууж ил ер нь дутхгүй байлаа шүү дээ чи. Гоё л. За тэгэж тэмдэглэе. За манай очруугийн хувьд болохоор түрүү ярьж байгаа камера начинд амлуулсан. Тэгээд одоо үр дүн юу болчих вэ? Сайхан байна л да тэгээд. Унлаа. Энэ чи бэлтгэл их энэ жил тогтоогоо гэсэн сайн байгаа юм шүү. Сайн байгаа юм. За манай хурц арслан тэнд турууга орлоо сууж байна. За энэ жилийн бэлтгэлийн талаар ер нь өнгөрсөн жил болсон заалны барилдаануудад сайхан амжилттай барилдсан шүү дээ. Энэ талаараа сайхан шүү дээ. За энэ жилийн энэ сайхан ногоо хурд тэгшэрсэн энэ жил газрын гарцсан хүртэл өнгөтэй сайхан байна шүү. Тэр бугуун сангаа аж ахуй тэр тусмаа одоо ингээл манай Булган аймаг хаагу газрын гарцсан их сайхан байна. Энэ жилийн хувьд бэлтгэлд гарахад бол үнэхээр одоо нэр хэлхий аргагүй л анаас дүүгээр хэлхий аргагүй сайхан байна. За Түмэнчингийн хувьд энэ жилийн наадмын бэлтгэл хэр байна? Сая одоо энэ дээр чинь камераны чинь дуунж гарагдсан уу? Тэглээ дөрөв төлдөд камераг тунлаад. Бэлтгэл сургуульд бас сайхан жигдрээд бас сайхан байна энэ жил. Одоо ингэж наадам үлээг л хийж штэ. Энэ хугацаанд ер нь одоо Булган хаан дэвжэнээс одоо юу гэдгийг улсын цалтангууд төрсөн сайхан жилүүд байгаа хамгийн гоё дурсгалтай жилийн наадам аль жилийн наадам бай. За хамгийн анх огшоос нь бол одоо тэгээд өсөх хоёр зам байна шүү дээ.
Өсгөр зам. Тэг өсгөр зам тунц начин болоод тэр хойшоо гүүгээл тэршээ тэгэл явж явах юм тий. Тэр мөч байлаа. Тэрний дараа тамир начин маань байлаа. Тэг энэ хоёр хүн л одоо огшоосон шүү дээ одоо тэгэл. Тухайн үед өөрчлөн одоо яг ямар мэдрэмж төрж ирсэн. Мэдээж улсын том цолтой бүх чүүдийг одоо дараалуулж өдөг шороодуулаад начин болсон шүү дээ. Одоо адилхан л бас огшоод л одоо огшоод л ажиллана шүү дээ. Үгүй одоо тэр огшохоос гадна би нөгөө бүх өргөнд барилддаг юу те. Тэг чин бас лаа тэр зэрэгтэл мэрэгэл чинь бууж ирчих гээд байгаа юм шиг үгэн сонсож бол айгүй хэцүү билээ шүү дээ те. Тэгж яах ч одоо төрийн наадмын тэр амар зингэлдэхэд олон хүн гэж яах тэр бүр дулсын цол аваад гүүж явах тэр мэдрэмж өдрөг нэг ганцхан үгээр илэрхийлмээр байна л да. Өөр тэр мэдрэмж бол чинийхээс илүү шүү дээ. Тэгээд бод. Тэгэхээр ч агуу шүү дээ бас л. Чи тэнд болорж явсан би бүр яасна ойлгомжтой гэж байна. Нэвтрүүлгийн ивент итгэгч Тэнгэр Bella Beauty. хүчтэй бохчуу зодголоо single баяри мандаа Монгол наадам ихлээ. Яг хоо туулах замын үед бол би анх энд яг энэ хөлийн зэргийнхаа энэ богын сангийн альчхыг гэдэг газар 2002 онд бэлтгэл гарч ирсэн. Тэгээд хөлийн зэргийн тамирчин болоод аймгийн начин золтой ингэж. За тэгээ миний дүү өсөхөөр одоо залуу 18 настай хүүхэд ахыгаа дарж бэлтгэл гарч ирсэн. Том амраа гэдэг амар сайхан аймгийн начин ийм хоёр анхны хоёр шавтайгаа. Хөлийн зэргийнхаа хүчтэй энэ хашаанд одоо ингэ гарч илаа. Тэгээ 2003 онд би аймгийн аслан зал яг эндээ бэлтгэлээ бацахад аймгийн аслан болсон. 2004 онд манай дүү өсөхөөр аймгийн аслан болсон. 2005 онд би бас л яг энэ баазаас сайн Бүрэнбаатар бид телевач гавьяа тасгалжуулагч дашчин зогшихаа өдөрлөнд бэлтгэл сургуультай яг л хөлийн зэргийн өгч. Тэгээ 2005 онд одоо эндээсээ начин болоод дүү 2006 онд начин болоод за би 2007 онд дахиж эндээсээ улсын харцаг болоод ингээд 2009 онд манай дүү бас л яг энэ хашаанаас эндээсээ заан болоод 2011 онд би бас яг л эндээсээ заан болоод тэгэл энэ ари одоо энэ өвөр зайсангийн ам гэж одоо энэ богын сангийн аж ахуй ийм сайхан нутаг байгаа. Бүхий ашигээлтэй. Тэгээ энэ хашаанд бас гавыг аслан маань бас өөр ангаан бүхчид хамт бэлтгэл хийж 2009 онд төрүүлж ирсэн гэдэг. Энэ бүхий ашигтай ийм сайхан дэвжээ. За хожимо тэгээд энэ дэвжээнд ингээд миний шагнар аймгийн залуудыг хүртэл аймгийн аслангууд төрлөө. Яг олон хүн олон жил асуусан надаас. Тэгээ дүү заан цалтай байсан. Би яг улсын харцсан цалтай байсан. Тэнийг төрүүлчмээр санагдаад байна шүү дээ хахаал гэсэн. Тэгэхээр бас одоо дэдэж тийм болов уу гэж бодсон бай тий. Тэгж л явлаа да. Тэгээ бусдаар бол тэгэл яах биеийнхээ дээлийгээрээс тэгэл явдаг байлаа гэж. Дээлээ барьж гэж байгаа цол авдаг юм гэж л явсан. Тэр жил бол одоо бас төмний үг ортой тэгээд бас яг анхны явсан бол тэгэл ярдгий тий. Магадгүй бас одоо яг тэгээд болоогүй юм чи одоо тех байсан гэдэг бас. Яг ер нь бол бас магадлал нь бол бас арай илүү байсан байхаа гэж боддог тий. Сөрж явах байсан юм аа л гэж ярьдаг байсан хүмүүс. Сүхбаатар чи одоо миний хайртай аврах шүү дээ саач. Би аймгийн начин залтай. Дөнгөж аймгийн начин болсон залуу Сүхбаатар маань улсад хоёр дараалан дөрвөлчихсэн хүн дундгүй байсан үед би Сүхбаатараа 3-ын даанд бөхөргөнд хайж ингэж сайхан үзэгчдийн таашаал нийцж ингээд улмаар одоо тухайн үеийн бүх сонирхож ирсэн нутгийн бас Жавдсмаагва гэж аймгийн зам цалтай Монгол Улсын ерөнхий аудитор байсан шүү дээ. Бүх үзээд ингээд Сүхбаатарыг хаядлаа сайхан ирээдүйтэй гарч ирэх нэ гэж зөв манай одоо хөлийн зэргийн ерөнхий газрын командлагч Сүндүү генерал Сүү Жанжин гэж хүнтэй ингэж өөч өрчсөн мэт. Тэгээ бөхөөрөө авч исэн түүхтэй. Ер нь тэгээ 6 залуу заан гэдэг чи манай үеийнх нь нэлээд бас дарагдсан юм шүү дээ. Манай одоо өсгөлийн галтын ганзргийн гам гэж миний найз, багын найз. Гам хийгаа бас би нэг улсын зам болчихлоо гэж боддог байсан. Тэгэл бас л энэ 6 залуу заанд чинь дарагдаад л одоо
Манай уйгаач яал 2 ч удаа 6 давлуу тий. Тэгэл манай уйгаал ярьдаг байсан. 6 залуу зам гэдэг чинь бас ловоо шүү. Хөшнүүлнэ заам бол бас л ойрхон байсан шүү л гэдэг байсан. Яг намайг заам болох үед энэ төр бол энэ хэдийх юм бас нэг арай сүүлхэн үед би болсон. За манай Булган хаан дэвжээний одоо хамгийн нэг асууя. Хамгийн их унтдаг нэм бэ? Хамгийн их нойртой нэ? Хамгийн гомч Ганбаатар арслан шүү. Ганбаатар арслан уу? Унтаал ах уу? Унтаал. Энэ жил харин хоёр удаа зодог өсчлээ. Хамгийн идэвхэн. Хамгийн идэвх нь одоо би л болж байгаа шүү. Тийм үү. Тэгээд би хааг яаж ингэж гоё альбэр бариад байна. Одоо альбүрхээс гадна шингэл цайл. Шингэл цай байна тий. Бэлтгэлээ сайж. Хамгийн хурдтай. Юу юм бэ? Төмөн дэврэл. Төмөн дэврэл. Цаашаараа Хамгийн хэрүүч юм бэ? Хил амтай. Айгаа да. очрог. Очрог. Сумьяа тасна чинь. За одоо бараг баха тий. Тийм зөө. Атраас дайрч юм. За тэгвэл хамгийн хөгжилтэй юм бэ? Манай шүү сумьяа шүү. Ерөөс хил ам дийлдэхгүй юм биш тий. Тинэл гэж явна, өрөөнд орж ирэл хүн тинэл гэж явна, хөгжиж явна. За валаарай. Эвлихимэр сэргээсэн эртний сагнараа энгийн бүгчүү зодголсон наадмын дэжтэй. Монгол нутагт маань энэ жил өстой эрт одоо ногоо идэж хүмүүлийн зоо тэнийж дэлгэр сайхан зуун болж байна. Тэгээ Монголын ард түмэн одоо луу жилийнхаа баяр наадамд одоо нутаг орон бүртээ одоо сайхан наадахыг дэлгэр сайхан наадахыг хүсэе. Загаад тэг шавнартай бол өндөр амжилтыг хүсээд одоо ингээд хамтын дотор бол залбирцсан да. Монгол түмэн сайхан надаарай. Нэвтрүүлгийн ивент итгэвч Psycho Auto Center та бүхэн сайхан надаарай.